Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 2018 онд гарч байсан Samurai Sensei хэмээх инэдмийн драма фильм байна. За ингэ бүгдээрээ тайлбаран эхлүүлцгээе. Илүү өндөр боломж Digital Max. Maxel. Өндөр дүндээ санхүүгийн хэрэгцээг Digital Max-аар 30 сая төгрөг хүртэлх боломжоо Max-т тулаг. 30 сая төгрөг хүртэлх барьцаа хөрөнгө шаардахгүй Digital Maxel. 60 сар хүртэл илүү уртаар зээлийн ихэд өгтөө. Digital Maxel. Нэтэй. Такачи Ханпейта хэмээх нэгэн самурай 18 дугаар зууны тоосоод харин ялагдана. Тэр тухайн үедээ нэр хүндтэй чадварлаг тулаанч байсан төдийгүй олон 100 залуу самурай тэрний төгөнд ор дагалдаж үзэл баримтлалыг нь биширдэг. Харамсалтай нэгэн өдөр түүнийг хийгээгүй гэмтэргийн төлөө буруутгаж шоронд хорно. Юуны төлөө яаж яваад шоронд орсон гэдгийг Такачи мэдэхгүй байгаа ч удахгүй түүнийг цаазаар авна гэдгийг манай хүн хинээр чилүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Өдөрхөн гэхэд л гэртээ тэнгэрийн сайхныг ажиглаад сууж байсан хүн оройн шоронд орчихсон гэхээр сэтгэл дотор нь галуу юулэг шиг болох нь ойлгомжтой. Бодол санаагаа тэр зэгцлэж аль болох тайван байх гэж бясалгал хийн үдэнснаар хоромхон зуурт дуг хийчихэн тэр. Такачи сэрээд нүдэ нэгэд харуул шоронд биш гадаа хөвтөж байдаг. Өчигдөр шөнө яндангийн хүйтийн шалан дээр сууж байснаа тэр тодхон санаж байгаа ч яаж яваа тэндээс гарснаа нэг л ойлгодоггүй. Хэсэг шоконд орж эргэн тойрноос сайтар ажиглал шал өөр ертөнцөд ирсэн гэдэг нь тодорхой байна. Хүмүүсийн сонио хувцастай өндөр байшин барилгууд тэрний өөдөөс дүнсийж харагдана. Бодит байдал дээр манай хүн 150 жилийн дараах Японд ирчихсэн байгаа. Гэхдээ Такачи үүнийг одоохондоо ойлголгүй зүгээр л цөллөгт явуулчихлаа намайг гэсээр цаашаагаан алхав. Зөрсөн хүн болгон Такачиг самурай косплей өмсчихсэн нөхөр байна хэмээн бодцоодог. Цөлөгцөн газартайгаа манай хүн танилцахаар шийдэж хаанхын чимбэ гудамжаар алхаж яваад эгээдээ шугмын автобусны дугуйны нөхөөс болчихдог. Энэ газраас олгүйхэн дунд сургуулийн сурагч Тоора өөрийнхөө шинэ авсан мотоциклоо найз охин Харукод гайхуулчихсан зогсож байна. Тэгтэлгэнэт тэдний ард манай самурай энэ ямар гээчийн газар вэ? Би хаана ирчих вэ гэсээр гараад ирэхэд Тоора ихэд зочирдож энэ халуун зунаар ямар тэнэг амтан самурай косплей өмсчгөөд явж байдаг юм бэ хэмээн тэрнийг доромжилдаг. Такачи тэндээс уртгаа явах бол Харуко манай хүнийг жинхэнэ самурайтай үнэхээр адилхан байсан учраас утсан дээрээ бичээд үлддэг. Самурай хүнсний дэлгүүрт ороод тэндээс нэгэн алим авснаа менежерт нь хандаж надад одоохондоо ямар ч мөнгө алга. Гэхдээ би дараа заавал танд эргүүлж төлөх болно хэмээн амлаад тэндээс гарахад менежер худалдагч хоёр ангаагаад үлддэг. Годомжин Такачи нөгөөх алимаа амтрахын идэж суутал цагдаа дохиж ирээд та хаанаас ирсэн хүн бэ? Таныг дээрмийн хэрэгт сэжиглэж байна. Надтай хамт хэлтэс рүү явцгаая гэд зураад ав. Үүний үр дүнд нэг цагдаагаа салах гэсэн биш өшөө олон цагдаа манай хүний ардаас дагаад бүр хөөгөөд эхэлдэг. Харуко энэ үед нөгөө газараа байж л байх бөгөөд хизээний таньдаг болсон самурайгаа гүйж байгааг хараад дахиад л утсаан гаргаж ирээд түүнийг бичдэг. Такачиг явж өнгөрсний дараа тэр өөрийнхөө Instagram хаяг дээр түүний бичлэгийг байршуулна. Цагдаа нараас өвтлээ зүгтааж тамираа барагдлах гүйсэн Такачи хитрхи их хүч гаргасан учраас ухаан санаа нь балартан тэр дороо газар тэрийн ундаг. Хашааных нь гадаа ухаангүй хэвдэг самурай гэртэн оруулж амраасан хүн бол Саики хэмээх цэцэрлэгийн багш. Маа залуу ухаан орж нүдээ нээсэн даруйдаа дахиад л зочирдож хаана байгаагаа гайхан асуув. Саики тэрний өдөөс харж байгаа та бараг 2 хоног ухаангүй хэвсэн. Цагдаа нар таныг асууж ирсэн. Нэг ширхэг алим хулгайлах тийм том хэмжээний гэмт хэрэг бишээгээд би хөөгөөд явуулчихсан. Та одоо санаа амар биеэн тэнхрүүлж болно хэмээн хэлэхэд ман самурай түүнд үнэхээр их талархаж хүндэтгэлийн зан үйл үлдэнэ. Саики ман залуугаас нэр усыг нь асуул. Такачи Ханпейтаと申します。Саики түүх сайн мэдэх хүн учраас энэ зүгээр л нэг давхцал байх гэж бодоод нэг их тоолгүй орхитогч өмнө нь суугаа уламжлалт өмсгөлтэй эрхэм хүмүүс нэг л өөр байгааг анзаараад амжив. Шоронд орсон цагаас хойш ариун цэвэр сахих боломж Такачид анх удаага ийхүү бараг 150 жилийн дараа олдож байгаа учраас манай хүн энэ боломжийг ашиглаад сахал үснээсээ салахаар шийднэ. Гой залуугчтай усанд ороод гараад ирсэн чинь санамсаргүй байдлаар ирсэн газар нь сонин хачин зүйлс ихтэй учраас Такачид асуух асуулт зөндөө. Саики түүнийг цаг хугацааны ямар ч баримжаагүй юм яриад байгааг шууд анзаараад та ер нь хэдэн он төрсөн хүн бэ хэмээн асуудаг. Такачи би бүнсэгийн 90 үед мэндэлсэн гэж түүнд хэлэхэд Саики одоо л очрыг нь олж та ч одоогоос бараг 300-ны дэртээ 18 дугаар зуунд мэндэлсэн хүн байна. Одоо ч 21-р зуун хэмээн хэлж тэрнийг алмаар болдог. Саики ч гэсэн ингэж хэлснийхээ дараа ихэд гайхаж цаашдаа яах, ийх, юу гэж хэлэх учраас олдоггүй.
Дараагийн зураг солилтод маа нөгөө нэр хүнтэй самураа байхгүй. Хамаг хүчээ шавхан их л хичээнгүй шал угааж байгаа харагдана. Эргэн тойрныхын зүйлс бүгд л их л сонирхолтой бүр хагас автмаар угаахын машин хүртэл тэрний оюун санааг бүрэн эзэмтгэхээр сонирхолтой санагддаг. За тэгсэн өөр нэг сонирхолтой зүйл болдог нь өнөөх сайн эр Торо Саикигийн аж хүү болж таарна. Ингэснээр манай хоёр ер нь бол нэгэн дээвэр дор толгой хорогдож байгаа гэсэн үг. Тэгээ хинт нь энэ үйл явдал таалагдахгүй байгаа гэхлээр мэдээж Торо. Саики Такачи хоёр дэлгүүр хийсэж байна. Тэд хамтдаа нөгөө алим авдаг хүнсний дэлгүүр дээр нь хурж очоод менежерээс нь уучлалт гуйж гарын бэлэг түнд өгдөг. Дараа нь манай хоёр хамтдаа ресторан орж хоолны ширээний ард суугаад цаашдаа яах хийхээ ярилцсан. Энэ өдөр Такачи амьдралдаа идэж байсан хамгийн амттай хоолнуудынхаа нэгийг амсдаг. Самураа өвгөн багшид үнэхээр их талархаж байгаагаа дахин илэрхийлж би таны өмнөөс гал ус руу ороход ч бэлэн. Та бол миний хувьд үгээр илэрхийлэшгүй ачтай хүн. Би хэдийгээр өөрийн цаг хугацаараа буцах замаа мэдэхгүй байгаа ч эцсийн эцэст олоход болно хэмээн хэлдэг. Саики түүнийг буцах чин хүсэл эрмэлзлийг нь ойлгож байгаа ч юугаас туслаж чадахгүй учраас та буцаад явтлаа манад хүссэн хугацаагаараа байж болно. Өдөртөө өөдөхгүй тулд би танд ажил хүртэл олчихсон байгаа хэмээн сайхан сэтгэлийн үүднээс хэлдэг. Такачи ажлын эхний өдрөөс өөл хүүхдүүдтэй хил амаа. Тэдний сонирхлыг ихээр татдаг. Яг нөгөөдөл нь самурай гэхээр л амар сонирхолтой байгаад байгаа байхгүй. Такачи мэддэг чаддаг бүхнээ бяцхан шавь нартаа зааж сургах бол нөгөөдөл нь хариуд нь өөрсдийнхөө мэддэг бүхнээ багштан хэлж өгдөг. Багшаа наа чин ухаалаг утас дээр нь бүр тоглоом татаж болдог барьдаг гэдэл нэгнээсээ төрүүлжилчих гээд уралдацгаан. За тэгээ ухаалаг утас үзэл доторхыг нь ухаад байжсэн чинь манай Монголын NetPay аппликейшн гараад. Энэ яадаг аппликейшн вэ гэсэн чинь Digital Max гэдэг нэртэй зэл саяхнаас NetPay нэвтрээд байгаа байна л та. Тэр нь болохоор ямар ч барьцаагүй тэгээд 30 сая төгрөг авах боломжтой гэж байгаа. Хүн мөн нь бол хамгийн багаараа л гэсэн л дээ. Тэгээд хугацаанд 60 сар одоо 5 жил хүртлээ гэсэн үг. Ийм нэгэн боломжийн зээл гарч иж байгаа юм байна. Тэгээд яаралтай санхүүгийн хэрэгцээ гарвал NetPay-г сонгоорой. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус авах. Түрүү нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Такачи сурагчдтайгаа гадуур загас барьж дэлгүүр хийсэн бүр тэмцээнд хүртэл оролцсон. Хичээлийн цагаараа маа залуу шавь нартай эвтэй байх талаар заан сургаж мөн өөрийнхөө амьдралын туршид олж мэдсэн чухал мэдлэгүүдээсээ тэдэндээ хуваалцдаг. Энэ дээр нэг тийм юуны юулээ нөө сум бом яагаад гэдэг штэ нэг 5 сум өгөөл хуглуулаад 1 сум өгөөл хуглуулаад гэдэг. Маа Монголын нэг тийм сургаалтай адилхан сургаал байдсан бэл. Тэгээ тийм сургаалыг одоо ганцаараа байхаас илүү одоо олуулаа эвтэй байх нь хүчтэй гэсэн санааг хүүхдүүд зааж өгдөг. Хичээл эхлээд хэдхэн хоног өнгөрдөгч маа залуугийн нэр алдар эцэг эхчүүдийн дунд харвсан сум лугаа адил цураатаж зарим ээжүүд бүр бие биенээсээ өрсөн бэлэг хүртэл барьцгаан гэрч манай хүнтэй сэтг нэг хандлагатай болоод явчихдаг. Авчирсан бэлгнүүд нь ихэнхдээ л амттай байлуу, чихэрлэг зүйлс байх бөгөөд Такачи энэ бүх зүйлсийг өмнө нь хизээж амсаж байгаагүй тул уруулаа хөвсөн дайраад уул гартан удам шуналтайгаар амтрах нь зоогддог. Бидэнд өнгөрсөнд болсон үйл явдлаас дахин нэг удаа харуулна. Тоя хэмээх бие тоосон байдлын дийлтгэн байж бусдыг дорд үзэх тэр дундаа Такачиг зэвүүцэн жигшгэн хэрэг сэтэрсэн самурай манай хүнтэй гудамжинд явж байгаа таардаг. Такачигийн хүмүүс Тоягийн энэ үйлдэлд ихэд дургуутсан түүнийг хороохыг зөвшөөрөж хэмээн маа залуугаас дуу нэгтэйгээр гуйцгааж эхэлнэ. Залуу халуун насны омглон зангаар Такачи өөрийн хүмүүстэй Тоёг хорох зөвшөөрөл олгож тэрний ардаас явуулдаг. Гэхдээ энэ шийдвэр цаг хугацааны хувьд хэтэрхий яарсан тохиромжгүй шийдвэр гэдгийг манай хүн огтоос гадралдаггүй. Такачигийн үнд цэргүүд Тоёг хорох гэж явдаг ч андуураад төрийн өндөр албан тушаалтай нэгэн самурай амнасан тухайн шөнө хүрчин. Маавны ер нь шоронд орсон шалтгаан энэ л дээ. Тэгээ бодит амьдрал дээрээ ч ер нь иймэрхүү алгаас болоод шоронд орсон байт юм байлаа. Одоо үе. Торо өвөөдөө худлаа хилэн хичээлээ таслаад дээшээ харчихсан хэвдэж байгаа Такачидэд таарал. Маа самурай залуу хүү зөвлөгөө өгч эр хүн шиг байх зөвлөдөгч Торо түүнийг хүн байна гэж тоолгүй өөдөөс нь хэрэлдэж бүр ууралсандаа зохиж авах гэж оролддог. Токигийн хаа нэгтээ нэгэн сэтгүүлж сүүлийн үед интернетээр нилээд алдартай болоод байгаа самурай бичлэгийг 2 охины утсан дээрээс олж үздэг. Тэр дөрөв тэр Такачигийн байгаа хот руу нисэж очиод хүмүүсээс сураглаж явсаар түүний байгаа газар болох Саикигийн гэрийг олж чаддаг. Такачи Торог найз охиндоо гэртээ буцаж ирж байна. Ор хаалган дээр гэрт нь гадны хүн ирснийг мэдсэн Такачи хулгайч гэж бодоод шүүрэн бариад хөмсгөө зангидаад орсон чинь нөгөөг нь тэнийг юм шиг өөдөөс нь инээгээ зогсож байна. Энэ хүн бол үнэн хэрэгтээ Такачигийн хуучны анд Рёма бөгөөд өнгөрсөн 100-аас 6 жилийн өмнө энэхүү ертөнцид анх хөл тавьсан байна.
150 жилийн өмнө энэ хоёр маргалдаж хоёр тийш болсон Тойогийн аллагын хэрэг. За тэгээ хуучны анууд бие биенээ танаад дахиж уулзсандаа үнэхээр их баяртай байна. Рёма шинэ ертөнцид аль хэдийн учруулчихсан Токиогийн сонины газар сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд эхэндээ буцах хүсэлтэй байсан ч тухайн үедээ ямар ч арга олоогүй учраас эндээ дасан зогсож явсаар одоо бол бүр буцах ямар ч хүсэлгүй болчихсон байна. Рёма найзаагаа дагуулж яваад сонирхолтой зүйл үзүүлдэг нь 150 жилийн өмнө тэдний амьдарч байсан тосхон бас өөрийнх нь дурсгал зориулан босгосон хөшөө байна. Өөрийн цаг үедээ санад зорж явсан тэр зүйл нь зөв зам байсан гэдгийг ирээдүйгээс Такачи хараад өөрсдөө бахархах сэтгэл төрдөг. Хэдийгээр ирээдүйн энэ амар тайван Япон улс түүнд таалагдаж байгаа ч яг үлдээд амьдр яг ихлээр 150 жилийн өмнө эхлүүлсэн ажил нь бодогдоод болтоггүй. За тэгээ орой болж байна. Нөгөө хоёр чинь ресторанд орчихсон арх уунгаа өнгөрсөнд өөрсдийнх нь хувь тавилан хэрхэн төгссөн талаар ярилцаад сууж байна. Рёма арай төрүүлж энд ирсэн болохоор түүх судлаж олж мэдсэн зүйлээ тэрнтэй хуваалцсан. Гэхдээ нэг нарийн ширийн юм ярьдаггүй. Такачи шоронд 18 сар хоригдож байгаа цааслуулж тэрнээс хойш 2 жилийн дараа Рёма бусдын гарт амь алдсан байдаг. Ийхүү нөгөө хоёр чинь нэлээд ууд сууж байгаад архиндаа халуурсандаа бүр өөрсдийнхөө булшин дээгүр очиж ирэхээр болдог. Рёма Такачиг өнгөрсөндөө хит авдах хэрэггүй. Хүмүүс одоо инх тайван амьдарч байгаа. Тэр дайн тулаантай үе чинь өнгөрсөн. Чи эндээ ер нь үлдвэл яасан юм бэ хэмээн түн тэлэхэд Такачи ихэд гониглно. За тэгээ яах вэ гэж бодчихсон сууж байтал Саикигийн аж ахуй тоороо хэсэг бүлэг хүмүүст баригдчихсан. Бараг барьцаалагчсан ч юм уу гэж харахаар явж байдаг. Такачи тэдний ардаас сэм дагаж байгаа газарт нь орвол нөгөөдүүл нь тоороогоос мөнгө нэгжигсэн нөгөөх нь байхгүй гэж гисэн зодуулаад зогсож байна. Манай хүн мэдээж эхлээд тоорог явуулахыг соёлтойгоор тэднээс гуйдагч хариуд нь самурайн хувцас өмссөн алиалагчаараа дуудуул. За тэгээ ёстой л ийм зүйл болоосоо гэж дотроо чин сэтгэлээсээ хүсэж исэн ман самурай жинхэнэ зэвсгийн эрдмээ тэдэнд үзүүлж биеийн жилээгээ гаргадаг. Нөгөө том үсрээд байсан толгойлогч нь хүртэл сүүлэн хавчаад дараагийн сценд Рёма Токиор буцаж Такачи гаргаж өгч байна. Рёмагийн салхтаа хэлдэг үг нь чи очиод угаасаа цааслуул. Эхлүүлсэн үйл хэрэгээс дуусгаж чадахгүй. Тиймээс энэ цаг үедээ үлдээд амьдрал яасан юм бэ гэж түүнийг ятгах гэж оролдогч. Манай хүн хитрхи зөрүүд болохоор юу ч хэлэлгүй тэрнийг явуулдаг. За нэгд өдрийн хичээл дээр Такачи хүүхдүүдтэйгээ цаасан шоу хийж байгаад эхнэртэйгээ хамт оригами хийн сууж байснаа сандаг. Тэр эхнэрээ үнэхээр их сансан байна. Хичээлийн цаг дуусч хүүхдүүд тарахад тэдний ангийн 3 сурагч багш дээр хурж ирээд ууланд гарч Покемон барьцгаа хэмээн Такачигаас гуйна. Манай өнөөгөө талд нь юун Покемон Пикачу эхнэрээ санаж гансарсан амтангүй. Та нар энэ удаад өөрсдөө явчих. Багш нь дараа хамт явъя гэд цаасан шуугаа хийгээд үлдэнэ. Өчигдөр усан үйл явдал тоороо талархаж хариуд нь би танд юугаарч туслахад бэлэн байна гэж хэлдэг. Эхнэртэй хитрхи хайртай Такачи энэ үгийг сонсоод хэрвээ боломжтой бол эхнэрийнхээ булшин дээр очимоор байна гэж хэлснээр тэд хамтдаа оршуулгын газар руу явцгаан. Такачиг эхнэртэй хүндэтгэл үзүүлж байх зуурт тоороо тэрний ардаас биширсэн харцаар харж байдаг. Яа өнгөрснөөс ирсэн одоо тийм алдартай эрэлхийг баатар хүн тэрний урд ингээд зогсож байна гэдгийг ухаарчж байгаа байхгүй. Тэгээд ухаархан ч яг ер нь ингээд ойлгочихж байгаа байхгүй. Нөгөө талд Такачигийн ангийн 3 сурагч тоглоомондоо улаарчсан уулын гүн рүү өөрсдөө ч мэдлгүйгээр орцгоож байх бол ангийнх нь багш нь зайрмаг ижигсэн Тооротой ярилцаад сууж байна. Тоороо түүнийг биширч хүндлэж байгаагаа хэлээд би таны хэлсэн болгоныг хийх бол та намайг шавьяан болгож авч болох уу хэмээн гоохот тэр болноо. Гэхдээ чи хизээл бол хизээ эх орныхоо төлөө өөрийн чадах бүхнээ хийхэд бэлэн байх хэрэгтэй шүү хэмээн загтыг. Гэрлүүгээ харих цаг болоход Такачи тоорог мажиклтанд явуулаад өөрөө алхаж харихаар болно. Нар жаргаж орой болоход Саикигийн гэрийн гадаа нөгөө 3 хүүхдийн гэр бүлийнх нь ирчихсэн хүүхдүүдэд сурглаа зогсож байна. Бүр 5 цаг ямар ч холбоогүй хаашаа явсан нь мэддэхгүй байгаад байгаа байхгүй. За тэгээ яах вэ ийх үү хаагур хайх уу гэжсэн байж байтал хаанаас ч юм бэ цагтаагийн говцор гарч ирснэ. Танай ажилтан дээр гомдол гаргасан. Өчигдөр түүн зодуулсан хүүхдүүдийн эцэг эхчүүд хэл ам хийгээд байна. Хэсэг рүү авч явнаа хэмээн хэлдэг. Энэ яриг сонсон тоороо босон явдлын үнэн мөнийг цагдаагийн ажилтнанд тайлбарладагч Такачигийн зөв байсан ч буруу байсан ч заавал цагдаагийн хэлэлцээр очих хэрэгтэй хэмээн тайлбарлана. Тоороо багшигаа хайж явсаар гэрийнхээ ойролцоогоос олоод алга болсон 3 хүүгийн талаар түнд хэлдэг. Такачи тэднийг ойрхон байрлах уулын орой руу гарна гэдгийг нь өдөр сонссон болохоор дариухан олохоор уул руу явдаг. Нөгөө 3 хүү харин энэ үеэр удсан цэнэггүй, уух идэх зүйлгүй, буцах замаач мэдэхгүй, наашаачгүй цаашаачгүй гацчихсан уйлахад бэлэн нулимсэн цэйлгэн ч гэсэн юмнууд сууж байна. Энэ үеэр тэдний нэг нь Такачигийн заасан сургаалыг санаж хэрвээ бид хүнд хийцүү цаг үед хамтдаа байж атгсан гар шиг байж чадвал юугч даван туулж чаднаа хэмээн нөгөөдөлдөө хэлдэг. Ингээд тэд амьд гарахын тулд бүхнийг хийх ёстойгоо ойлгож өөрсдийнх нь байгаа газрыг заасан тэмдэглэгийг
модонд үлдээдэг. Хэсэг хугацааны дараа Такачи зөвхөрлөлтгүй дээшээ мацсны эцэст нөгөө гурвын гутлын мөртөө таардаг. Мөрийг нь мөшгөж цаашаа жаахан алхахвал нөгөө гурав ч гэгэн дүрээрээ байж байх нь тэр. Такачи сурагчдаараа бахархаж хүнд хэцүү нөхцөл байдлын өмнө жинхэнэ эр хүн шиг байсныхын төлөө тэднийг магтана. Буцаж ирээ ман самурай хүүхдүүдийг ээжд нь эсэн мэнд хүлээлгэж өгөхөд санаан зовсон эцэг эхчүүд оройгүй ихээр түүнд талархдаг. Энэхүү баярт үйл явдлын хажуугаар нөгөө цагтаа бас ирчихсэн ман самурайг хэсэг рүүгээ дагуулж явах гэд хүлээж байна. Хүүхдүүд Такачиг явах гэж байгааг хараад нөгөө цагтаа зогсоож тэрнээс гуйж эхлэхэд Торо багшигаан тэндээс оргуулдаг. Тэд мотоцикл дээр сундласаар хар урдаараа хөдлөж замаар явж байгаа том машины урдуур ороод мөргүүлчихдэг. Торо арай гэж хөл дээрээ босоод эргэн тойрны харвал Такачи байдаггүй. Энэ явдлаас хойш олон хоног өнгөрсөн ч Такачи эргэж ирдэггүй. Тэрнийг мэддэг бүх хүмүүс бодит байдалтай эвлэрч түүнийг буцаад явчихсан гэдгийг нь дор бүрнээ хүлээн зөвшөөрцгөн. Торо багшигаа сансандаа дахиж хизээж таарахгүй гэдгийг ойлгох учраас найз охиноо дагуулan түүний хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүлдэг. Такачи алга болсноос 2 сарын дараа Саикигийн гэрийн утсанд дуудлага ирдэг. Нэгэн банкны захирал түүнтэй мэдлээд таныг төрхөөс өмнө манай банкнд таны нэр дээр нэгэн илгээмж хадгалуулсан байна. Он сар нь өнөөдрөөр дуусч байгаагээ түүнд захидлыг үзүүлдэг. Такачи тухайн захидалд Саикигийн өгөөмөр сэтгэлд үнэхээр талархаж байгааг илэрхийлээд байх ёстой газраа ирчихсэн байна хэмээн бичсэн байдаг. Үүнийхээ хажуугаар тэр цэцэрлэгт хичээл орж байсан үеийнхээ зургийг зурж үлдээгээд түүн дээр миний хамгийн отхон шав хэмээн Торогийн нэрийг бичсэн байдаг. Торо энэ зургийг хараад өөрийн ярихгүй сэтгэл нь хөдлөж нулимс туслуулна. Дараагийн зураглалд Такачиг бидэнд харуулах бөгөөд өнгөрсөн үедээ тэр буцаад ирчихсэн эхнэртэй болон Саикид бичсэн загтлаа дамжуулж байдаг. Тэрний дайснууд түүн дээр ирж багтааваа ханган янзыг нь үзэх гэж оролдогч Такачи аль хэдийнэ өөрийн сүнсийг амирлуулж дотоод амар амгалангаа олчихсон байдаг. Ирээдүйн Японыг тэр гайхамшигтай улс болно гэдгийг нь харсан учраас энэ насны зорилго нь биелнэ гэдэгт огтоос эргэлзэхгүй болсон байна. Ганц харамсаж байгаа зүйл нь гэвэл дахиж шоколадтай торт амсаж чадахгүй гэдэг өчүүхэн харуулсалтай тэр энэ хорвоогоос явдаг. Угаасаа бүх хүслийг биелүүлсэн чи өөр юу чамсахдаг те. За энэ түрээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.